За сайн хандсан үзэстэй тэгээд та бүхний анзаарснаар би одоо болгонотой бодтоо дандаа Python ашигладаг байгаа. Тэгээд яагаад Python-ыг ашигладаг вэ? Яагаад та бүхэн бас Python ашиглах хэрэгтэй вэ? Сурах хэрэгтэй вэ гэдгийг талаар шалтгаануудыг би өнөөдөр нэмжлэхэндээ хүргэх гэсэн юм аа. За, ерөнхийдөө бол хамгийн чухал шалтгаан нь бол цаг хугацааны асуудал байна. Тэгээд энэ цаг хугацааны асуудал дотроо нэг хэд салж байгаа, хоёр салж байгаа. Тэгээд Python-ыг сурахад хамгийн амархан одоо хэлнүүдийн нэг. Тэгээд дээрэс нь одоо интервью өгж байгаа тохиолдолд ер нь цаг хугацаа маш их чухал. Одоо дээд нь 1 цагийн дотор ч юм уу 40 минутын дотор та бүхэн бодлого бодох хэрэгтэй таардаг шүү дээ, тийм ээ. Тийм болохоор ингэж одоо кодо бичиж явах хугацаа чинь маш чухал гэсэн үг. Тэгээд дээрэс нь бас хэрвээ та компани дээр очиж ярьж зогж явах юм бол самбар дээр баг магадгүй бичиж магадгүй. Тэгэхээр самбар дээр гараараа бичиж байгаа гэдэг чинь бас л цаг хугацаа маш их ариун одоо биш учраас хурдан байх тохиолдол бас маш их гардаг. Тэгээд за хурдан сурах талаар яриа л да тий. Тэгээд ер нь бол Python-ыг хүмүүс тайлбарлахдаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр ер нь баг зүгээр өгүүлбэр уншиж байгаа юм шиг гэж бас зарим хүмүүс ярьдаг. Тэр нь бол заримдаа бас үнэн. Жишээ нь одоо энэ Java дээр энэ Hello World гэж бичгийг харчихгүй. Тэ ямар нэг класс зарлж, ямар их одоо функцэн дээр зарлж иж юм бичиж байгаа л да. Тэгээд тэр system-цыг out to print line гэдэг нь одоо ихэнх сурч байгаа хүмүүс яг юу гэсэн ч утгатай юм те. Тэдний бүгдийг мэдхгүй байж ийм их юм сурна гэдэг бол одоо анхан суралцж байгаа хүмүүс айгүй их. Тэгээд одоо энийг C++-тай харьцуулах юм бол те бас л мөн адилхан Java-тай бас айгүй төстэй тэг хүндөвтөр сурж байгаа хэлнүүдийн нэг. Гэхдээ одоо өөрөөр хэлэхэд Python-ыг харах юм бол та бүхэн харж байгаа нэг л одоо шулуун код байна. Print Hello World гэдэг print гэдэг чинь угаасаа ойлгомжтой бид нэр англи нэг хэдүү мэддэг бол шууд харчихна. Тэгээд Java одоо жишээ нь C++ энэ төр одоо энэ төр C out end L энэ төр одоо юу гэсэн ч утгатай юм тий. Тэрийг бол бид нэр цээжлэхэд аягүй хэцүү болж таардаг гэсэн үг. Тэгээд мэдээж энэ жишээгээр шууд Python аягүй сурахад амархан гэж ярьж байгаа нутгаа та бүхэн тэгээд өөрсдийнхээ судалгаа хийгээд харах юм бол Python-ыг хамгийн амархан одоо сурах хэлнүүдийг гэж одоо надтай адилхан бодож байгаа хүмүүс интернетээр зөндөө байгаа. Тэгээд тэрийг та бүхэн харж болно. За тэгээд дараагийн argument нь болохоор нөгөө нэг цаг хугацаа айгүй хэмнэ гэж ярьсан шүү дээ. Тэгээд одоо жишээ болгоод би сүнд бичдэг оруулсан тэрнийг одоо кодыг харъя л та тий. Энэ болохоор нөгөө lead code-ын 771 дугаар бодлого jewels and stones гэдэг нэртэй. Тэгээд энэ бол C++ код байна. Одоо энэ хэдэн ширхэг character буюу хэдэн ширхэг үсэг одоо бичиж байгааг анзаараад тэгээд одоо Java-тай харьцуулъя тий. Тэгээд Java C++ бол хоорондоо айгүй төстэй байна. Гэхдээ одоо Python-ы бодолтыг харьцуулах юм бол ерөөсөө энэ эдгээр line тэгээд хэдхэн үсэг тий. Биш ээ энэ JavaScript нэ. JavaScript бас Python-д арай жоохон төстэй. Гэтэл ерөөхдөө JavaScript дээр хаалтууд тавьдаг болохоор Python-аас арай жоохон их үсэг шаардна гэсэн. За энэ болохоор Python solution байна тий. Тэгээ Python-ыг та бүхэн харах юм бол ер нь хаалт тавих шаардлагагүй бүх юм ингэж юугаар зайгаар явагддаг учраас айгүй амархан бас таардаг. Тэгээд бас тэр цагаан самбар дээр та бүхэн бодолт хийж явах юм бол энэ бол маш амарчилж өгдөг байгаа. За тэгээд ер нь бол энэ хоёр том шалтгаанаас бол би бол Python-ыг сураарай гэж хүсэж байна. За гэхдээ зарим хүмүүс магадгүй карьертаа ч тий одоо өөрийнхөө одоо ажил хийж байгаа нөхцөл одоо Java эсвэл C++-ын дээр ашиглах дуртай байжгаад тэгээд за би C++-ыг ажиллаар ашиглах учраас lead code бодохдоо ч гэсэн одоо интервью бодохдоо ч гэсэн C++-ыг ашиглая гэж хэлж болно шүү дээ. Би тэрийг бол бас яг үүнд нэг сайн одоо санаа гэж бодохгүй байна. Учир нь хүн болгон одоо энэ learning to code гэдэг хэсэгт гарч иж байгаа. Хүн болгон одоо нэг хэл сураад тэргээрээ ингэж шууд одоо зөрүүд юм шиг илтгэх шиг тэгэж яваад байна гэж ерөөсөө болохгүй гэж бодож байна. Би хүн болгон доор хаяж нэг хэдэн хэл айгүй сайн мэддэг байх хэрэгтэй ядаж өнгөцгөн те. Тэгээд ажил дээрээ та бүхэн одоо чинь Java C++ дээр бичдэг болъё гэд одоо интервьюгийн бодлого бодмоор байвал тэр бол яг үндэ ажил дээр чинь нэг сүртэй тус болохгүй. Миний хэлэх гээд байгаа юм юу вэ гэхээр за жишээ нь та нар одоо Python амар дургу би JavaScript сурмаар байна те. JavaScript-ээр би одоо web application хиймээр ингэж бодъё л та те. Тэгэх юм бол та бүхэн одоо энэ зурган дээр гарч иж байгаа одоо бүх юмыг сурах хэрэгтэй бас сарна. Одоо JavaScript сурч байгаа та бүхэн Node.js сурах хэрэгтэй бас сарна те. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар web framework Angular, React одоо YouTube-ийн те Vue.js Korean-ээс сурах хэрэгтэй бас таарна. Тэгээд Babel гэж юу юм те. Тэгээд RxJS гэж юу ингэдэргээд бүгд тэр юу ингээд сураад байх юм бол зөндөө яг үндэ карьерч чинь. Тэгээ энэ сурж байгаа бүх зүйл чинь яг үндэ интервью одоо өгч байгаа ямар ч хэрэг байхгүй. Яг мэдээж интервью асууж байгаа асуулт чинь шал өөрөө жаасан. Гэхдээ яг интервьюгийн бодлого бодож байгаад энэ чадварууд ямар ч хамаа байхгүй. Зөвхөн одоо тэр үндсэн одоо ойлголтууд чинь л хэрэг болно гэсэн үг. Тэгээ тэр үндсэн ойлголтуудыг Python дээр сурахад яг үндэ нэг хэцүүстэй байх юм ерөөсөө байхгүй.
нэг итгэн юм зээжлэл болоо. Тэгээд JavaScript-ээс сурмаар бол мэдээж JavaScript-ийн бас итгэн юм сураад болоо. Тэгээд та бүхэн одоо жишээ нь C++-ийн C++-аар одоо интервью бодлого боддог болоо чадчихлаа те. Тэглээгээд та бүхэн одоо C++ мэддэг гэж ерөөсөө ер нь би бол хэлэхэд бол айгүй эрсдэлтэй. Би одоо C++-аар интервью бодлого бодож байгаа шүү дээ. Тэгээд тийм ч гэсэн би бол өөрийгөө C++-ийн эксперт гэж ерөөсөө хэлэхгүй нэрээ. Тийм болохоор одоо тэрийг Python дээр хийж хэлээ л дээ. Тэгээ би одоо Python дээр одоо ярьсан болоо боддог тийм үү. Тэгээд Python-ы одоо library framework-уудыг нийлүүлээ харах юм бол одоо NumPy, Django энэ төргээл NumPy ч яг нэг scientific машинчлаг ухааны одоо тийм matrix center боддог одоо library. Тэгээ Django болохоор ингэж website хийдэг library байгаа тий. SciPy бол бас нэг NumPy дээр жоон төстэй гэхдээ арай өөр team library байгаа. Эдгээрийг бүгднийг сурна гэвэл угаасаа ер нь айгүй сайн Python-ы эксперт болж иж ерөөд эдгээрийг сурна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол эдгээрийг ерөөсөө сайн мэдгүй. Би бол тэр NumPy-ийн нэг хэсэг ашиглаж байсан. Тэгээд болоо. Тэгээд тэр NumPy би сурлаа гээд одоо ярьсан бодлоо сайн боддог болсон гэсэн ерөөсөө биш. Тийм болохоор ерөөхдөө яг эцэст нь миний хэлэхэд байгаа зүйл юу вэ гэхээр ерөөсөө л одоо Python-ыг сурчих гэж уриалмаар байна. Тэгээд та бүхэн Python-ыг ингэж ярьсхийн төвшин сурлаа гэд Python expert ерөөсөө угаасаа болчихгүй. Айгүй олон жил шаардлагатай, айгүй олон library framework сурах шаардлагатай. Тэрнтэй адилхан одоо та бүхэн Python угаасаа яа одоо би ажиллаж чадахгүй. Хэрвээ би C++-аар ажил олж чадна гэж бодож байгаа юм бол C++-аар яг үүндээ ярьсан болог боддог байлаа гэдэг та бүхэн C++ expert гэсэн үг ерөөсөө биш байхгүй. Тийм. Тэгээд эдгээрийг л би та бүхэнд хэлж одоо Python-ыг яагаад сонгох хэрэгтэй вэ гэж хэлгсэн. Ерөөсөө л цаг хугацааны асуудал. Сурахад айгүй амархан. Тэгээд дээрээс нь цаг айгүй хугацаа айгүй хэмнэн. Та бүхэн одоо жишээ нь 40 минутын дотор одоо бодлого бодох хэрэгтэй байлаа гэж бодоход 35 минутад нь ингэж ярилцсаа гэдэг. За жишээ нь би одоо тэр хөвсгчийг ингэж аваад, ингэж авталт хийгээд, ингэж хувраад, ингэ явна гэж диаграм зурсаар хагаад тэгээ сүүлийн 5 минутаа самбар дээр одоо бодолтой бодох тийм юу боломж байгаа байхгүй Python дээр бол. Тийм болохоор тийм тохиолдол надад зөндөө тохиолдож ирсэн. Тэгээ тийм тохиолдлыг бас хүмүүс айгүй гол ярьдаг. Хэрвээ мэдээж тэр 5 минутын хооронд Java ч юм уу C++ тэр юм бичижсэн бол та бүхэн тэг хаалтаа зурсаар байталтай тэгж нэг hash map гэж зарсаар байтал бүх юм чи ингээд өнгөрчин гэсэн үг. Тийм болохоор ингээд аль бол хамгийн амархан одоо хийлээ сураад хамгийн амархан байдлаар цаг хугацаа хэмнэх юм а суурилсан дээр гэж бодож байна. Тэгээд мэдээж надтай санал нийлэхгүй байгаа бол та бүхэн тэгээ бодлоо хуваалцаарай доор тий. Тэгээ би тэрийг чинь сонсоход бол таатай байх болно. Тэгээ миний хувьд бол угаасаа Python-ыг ялцч ярьсанд хариулсан зөвөө гэж бодож байна. Тэгээд би энэ хэлж байгаа мэдээж ажил дээр та бүхэн Python гэж ашиглаж байгаа гэсэн ерөөсөө биш. Зөвхөн яг энэ ярьсны төвшөнд л Python хамгийн зөв хэл юм аа л гэж хэлээд байгаа. За баярлалаа. Баяртай.